жилийн маань 3 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Хамгийн анхны дугаарт маань загвар өмсөх Жинх бол Индиго маань оролцсон бол 20 дахь дугаарт нь Сайд асан зоригдох маань орсон. За ингээ 3 дахь дугаарт маань жүжигчин Алтан Шагаа ах маань оролцоор болсон. Манай Алтан Шагаа ах бол одоо хөтлөн, дуулан, жүжиглэн, бүжиглэн, хүн инээлгэн стаалн тий. Юу гэж би бүжиглж их дуулчих юм бэ? Та бүжгэл дуулаад идэх шүү дээ. Хэн тэгж байна? Хүн тэгжилээ. Тэр хүн чинь тэгвэл их буруу харж та. Яасаа яаж харсан юм бол. За юу вэ? За юу вэ? За ажил сайн. Сайн. За таны ажил сайн уу? Ажил сайн байна одоо. За Фантастик продакшныхаа одоо ирсэн тий? Асуулын аяллаасаа ирсэн. За та тэгээ тэдрийг их сансан уу? Зөндөө санаж таслалт ч одоо 6 сарын хугацаач хугацаа юм байна уу? Тийм шүү дээ хагасч ирлээ. Тэгээд яг одоо өдрийн хооронд бол өөрийгөө завгүй байх гэж хичээл шүү дээ. Зөндөө л ажилтаа байлаа. Аа. За одоо тий шинэ кино минанд орсон уу? Орох хаа. Орох уу? Би харин тэгэж дуулсан л та хүмүүсийн ярианаас одоо ингээ фантастикийнх нь ингээ явцсан тэр агуурын шагаа миний ахт манаа нээсэн амар олон халтур бишээ одоо шинэ жил мэл те ямар нэг үйл ажиллагаа тий сонгуулийн үе мууэр мөнгө цөм хийгээд хааваа судалдаж аваад яасан юмээс амар ярьж л ш тэнийг бүр ямар хүмүүс нь тэгж яриад идэв юм бол үгүй нэрээ бүр тийм яриа би кинога Казахстан Кыргызстан киного нээсэн Алматад очиж нээжсэн за тэр үний юм бэ за нээсэн. За сонгуулиар мэдээж одоо бас энэ чинь бид нар бол хувь хүмүүс юм ажиллах яаж болно шүү дээ. Ямар намд ажилласан бэ? Нам за тэр нам засгаж явах байх. Ажилласан. Тэгээд дараа нь бол 100 одоо наадмын олон ажлуудтай байлаа. Намар бол битүү хуримтай байлаа. Ийм л ажлуудтай. Тэрээс хаус мөн судалж авсан юм байна. Байхгүй мүү. Тэр ямар муу худлаа. Тэгээс яриул яг. За юу хаус судалж авсан. Одоо татвараа төлөх. Татвараа төлөх бай тий. За манай шагаагч одоо би бас таныг сайтуудаас зөндөө уншиж ирсэн л та. Монголын одоо хамгийн сайхан залуучдын нэг нь бол одоо зүү ёсоор одоо би юу? Тийм. Бүр таны би харин тэгээ бүр андуурч үгээд ингээд дахиад ухаад уншсан. Та мөн байлээ бүр. За тэр сайтын сэтгүүлчл тэгж утсан баг. Тэгээд тэгсэн чинь тэр чигсаалтанд орохгүй хөө. Сайхан залуучууд зөндөө биш тийм. Надад үгүй гэж хэлдэггүй юм ихтэй бараг л байдгүй. За тэр ч юм уу харин ёстой тэнэг юм шүү харин. Яасан? Ямар тэнэгсэн? Нэг тийм бичсэн байсан тэгсэн хүмүүс над руу чинь залгаж малгаад чи одоо юу гэж тэгтэй байгаа гэд. Яасан бэ гэдгсэн чинь би өөрөө ч мэдээгүй явцсан байхгүй. Тэгсэн чинь юу гэлээ хүүхнүүдийн надад 50% сайн үлдэгэл 50% нь өөрөөсөө нөхрөө хүүхдүүдтэй байх ч гэсэн гэнэ үү. Тийм байхгүй шүү. Байхгүй юу? Юу байхгүй юу гэж яахаар байдгийг тэнэг хүмүүс. Тийм өстой худлаа шүү тэр чинь. Хүмүүс энэ бол ёстой худлаа юм шүү нэрээ. Харин би бүр гайхаад юу гэсэн та ч одоо миний бодлоор бол яг гайгүй. Тэгтээ царайлахтай бол орохгүй шүү дээ тий. Би боддог аахгүй танд хошин шогийнхнаас санал ирдэг болов. Яг ч юм гой хувирах царай шүү дээ. Гал тий. Царайгаа хувиргаж хүн инээлгэж гэж байхгүй л дээ. Байхгүй нь. Би бол мимикээр ингээл хөдлөөл инээлгэж. Чинь бол нэг тийм бүтггүй зүйл байхгүй. Ер нь бол одоо тэр хэлж байгаа текст яг хийж байгаа үйлдэл тийм өрхөөс шүү. Гэж хүн инээлгдэг юм гэж хүүхдтэй гэж инээлгэж шүү дээ. Урдаас Тий, тэрээс ч тэгж нэлэгдэх тийм бодохгүй юм гэж үү? Би бас таныг хошин шогийн салбарт илүү амжилттай ах юм болов гэж боддог байсан. Үгүй юм байна. За тэр яах вэ? Тимээ сайхан амтэн шүү. Та ер нь одоо тий эхнэрээсээ өөр эмэгтэй хүнтэй оронд орж исэн үү? Таа тэр хэлэх хэрэггүй юм. Юу гэсэн хэлэхгүй ядгийг. Юу сүртэй орж исэн юм уу? Үгүй юм уу? Хэлээрээ. 3 тоолыг. 1. За орж исэн. За хинтээ? Дулмаатай юу, навчаатай юу, цэцгээтэй юу? Ямар ч наач нэрэн зөрөөд байна. Тийм, сараатай юм уу? Яс. Би 3 охины хувьд орж унтчихсан өөрийнхөө. Ямар 3 охин? Би 3 охинтой шүү дээ. Оо, тийм үү? 3 хувьд орж исэн, багада ээжийнхээ хувьд орж исэн, эгчнэрийнхээ хувьд одоо орж исэн тийм үү байгаа шүү дээ. Йоо. Тийм эмэгтэй хүн орж исэн шүү дээ. Айлаа шүү дээ. Тэгин юу айлаа шүү дээ. Өөр эмэгтэй хүний юу орж исэн гэхээр ч өөр гайхлаа шүү дээ. Та би таныг сонсч исэн л доо эхнэртэй амар нөө нэг эрт суусан. Тэгсэн. Тий 20 хүрээгүй баг. 20 хүрсэлтэй. Тэрс нэг 20 тал хөвгтүүд ахын тий. Тэгээ жоохон байсан өө. За тэр цагаас хойш хэдэн жил өнгөрсөн бэ? 11 жил болчих шиг байна. За 11 жил болоход та тэгэл баяр зовлонгуй нэг бүх юм л та. Зэрлэг байхдаа бүхэл амьдралын одоо яг одоо хүний амьдралч тэрэгний доош эргэж идэм байл л да тий. Эргээл нэг доошоо унаалтай нэг босоо нэг тэр засчмаар л амьдарч байгаа. Аха. Тий. Гоё юм бэ нөө? Гоё шүү дээ. Үнтэй яг одоо хүн болох, хүний хань болох гэдэг ч юм уу их том хариуцлага л да. Ер нь эрэгтэй хүний хувьд бол маш хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэл одоо мэдээж өөрөөсөө гарах нөөц бололцоо юу вэ? Тийг эцсийн хүртэл шавхаж л зүтгэх хэрэгтэй. Хэрэгтэй юм л тийм л. За манай шагаагч ер нь бол яадаг штэ одоо шинэ жилийн концертууд, үйл ажиллагаанууд маш их өргөтөлж явдаг штэ. Өнөөдөр чи энэ жил одоо битүүд болох чинь.
Хүмүүс л тэгж ярьж байлаа. Далаа ашиглаар ингээд гоё крокус. Далаа хишиг далаа гэж хоёр хүн биш Аа, хишиг. зоригт. Тий. Зоригт ашиглаар одоо крокус тоглолт хийсэн те. Айгуу гоё тоглолт бас би тоглож ус үзсэн те. Гэтэ би тэр өдөр чинь өөр ажилдаа тусч юм лайваар харж байсан. Тэгээд айгуу гоё тоглолт болсон. Тэгээд айгуу дуунууд нь ч гоё тэр нөгөө намрын сэрэмүүдэж намраа боо. За тэр байна. Тэгээд нөгөө юу гэж айгуу гоё гэдэг лээ. Нөгөө нэг бидний дуртай баяа. Харимэн дуусаач гэдэг. Тэр дуу муу шинжлэх ухаан дуус те. Шинэ хоолой гарчгаа. Йоо, ямар юм бэ? Дооч биш үний ажид дуулахаар ингэ. Болчих биш үү? Тийм байх. Үй. Тэгээд тойрч одоо энэ жил бол ажил дүүрэн байгаа шүү дээ шинжлэр бол. Харин сайн л явах бодол байна. Гэхдээ авал явал авахгүй л явахгүй шүү. Би чи нэг тэгж хямдхан яваад байдаг ч хүн биш. Та ер нь амар үнэтэй явдаг юм билээ шүү дээ. Юу явах? Юу явах? Та ер нь хамгийн үнэтэйдээ хідээр явжсэн бэ? Гү. Би танаас зүгээр л юм шинэ жил юм уу? Үйл ажиллагаа хөтлөхтэй хідээр явдгийг л гэж асуусан. тэрийг асуугаач тэгэхгүй. Айгу юуг асуух. Үгүй харин тэгээд задгаарч ингээд хүмүүс залгаад. За хишиг талаа хідээр явж ийн энэ жил. Нэмэгдсэн үү боосно уу гэж үг наа. Хэнийг тэгсэн гэсэн нэг дэндүгнээс салаад нөгөө нэг тусгай талаан тоглодог. За. Тэр чинь тухай тэр чинь тэр жилдээ өстой дэндүг чинь бодоолгосон баг. Амар тоглолт муулттай захиалтай. Тэгсэн чинь нэг аль компани босс юм дэ мэдгүй салгаад. Байна уу гэсэн чинь дэндүү. Тийм байна. Чи хідээр урамдж байна. Урамдж байна юу? Тэгээд намайг тийм явж байна гэж. Яач. Харин яачаа вэ энэ одоо ойр дуулаагүй нөгөө концерт мэзэрт дуулаагүй энэ хоолой нүртэл нөгөө мөнгө харахаараа энэ гэж яваад байгаа шүү дээ. Мөнгөгүй хаагаа багайгүй гэж оромтой яваад. За тэр яах вэ? Би нэг инээдтэй ярьж байгаа таньцаа. Хөтлөгчнэр андгаач амар их байд юм биш. Тэгсэн чинь хэний нийлээ явах вэ? Манай нэг хөтлөгч ах байдаг аахгүй ашин шигээ. Тэр тэгсэн чинь 7 хоног Mobicom юм үйл ажиллагаа хөтлөөд 7 хоног нөө юм цоврал нэг юм үйл ажиллагаа болсон байл та. Тэгсэн чинь татгалбай юм. Тийм л юм шиг байгаа мэдгүй. Ямар ч тааш 7 хоног дараалал Mobicom-ийн нэг юм хөтөлсөн байна л та. Тэгсэн чинь нөгөө дахиад 7 хоногийн дараа Unitel-ийн юм хөтлөхөр болоо. Тэгсэн чинь нөгөөдөгчөөс дээр Mobicom-оос гараагүй. Тийм байжсэн чинь за ингээ Mobicom ч удаа гэж гараад ирсэн. Тэгсэн чинь Unitel-чүүд бүр амар ингээ харсан чинь яах нүг гэсэн чинь яваа нэг амар авлаа. Яа бүр хэн блэ нөгөө нэг гамдан хийдийн арга хэмжээ хөтлөх болоод. Тэгсэн чинь нөгөө нэг хийдийн гавж гэдэг одоо солоо штэ тий. Тэгэл гавж салтаад хүмүүс юм шиг байна. Тэгсэн чинь та бүхний өмнө гандан нэгсэн хийдийн шавж. Гавж гэ. Би амар өчиж ярьж байна. Би бүр өчгөр штэ. Хоёлоо ч юу төстэй л дээ. Амар мимикэрээ ярьдаг тий. Би нөө нэвтрүүлгэнгээр үзэнгүүт. Энэ хуурай арстай гай юм шиг. Хуурай арстай. Тэгэл тэрийгэ мэдэхгүй штэ. Элдэг болсоор байгаа тэгээд. Харин тий. Таних бол одоо нэг 5 6 хүрчлээ байна тий. Тэгэхгүй нилээл юм байна. Би тоолж үзэг. 6 бол байна. За энэ нүдний энүүгээр бол бас нилээн байна тий. Та юу нэг гоо сайхны реклам ирэх юм бол яг хаа. Тэгээд намайг тэр удаа тэгээд тоглохгүй байлаа тий. Яаж байгаа хүн чинь хүүхдээ тэлтэй авах хэрэгтэй байхгүй юу? Надад танараа би яг одоо үрчлэгийг алгуулах гэж юм ааш. Тийм. Одоо үрчлээ ялгадаг гой сайхны юмнууд зөндөх болцсон шүү дээ шахахаа. Тэг мөнгө төгрөг. Тэгээд тэрийг татуулсан юм. Нуугч яасан. Тэнийг. Төлөөс юм. Сайн бицхэнаа. Шал өөр болол тэ амар хэцүү мантаа. Хүмүүс ч ер нь тэгэл царайныхаа бядар л ярьдаг ш хүнтэй харьцдаг ш. За тэр чи орчин үеэл яриа баг. Тийм тэгдэг байхгүй. Царайлаг хүмүүс ч ер нь бол их зантай. Шинээсээ очиж буруутж байгаа юм да. Яагаад? Тэ? Хүш миний хоолой яац юм бэ? Яагаад гинэ? Йоо, би хоол идэхгүй явж байгаа тийм чам болов. Мэдхгүй. Хоол идэг бол ходоод дуурах хэрэгтэй да. Манай нэвтрүүлэгт нөө тархтаа боо өгнө гэж бодоод би юм идэхгүй шүү. Хүш яагаад энэ тархтаа боо гэж хэлсэн. Уу яах вэ? Ойрт ч нөгөө махны үн өсөд тэгээд нөгөө нэг орой чи махны үн өсөж байгаа. Унцсан уу? Оо ашгүй. Тэгвэл маргаашнаас нэг хар шүл мүл хийж идэж ууж болчих чахаас. Би тэгээ яах вэ? Хямд нүсэр аргаар орой унтахаас өмнө нэг тархтай боб мов идэ унтчих юм бол бас нэг ходоод дэмтэй юм болов. Тий. Мацах идэгч шүүнж ингээ зомбинд хөөгдөө. За, шүүнж алуулаа очиж. Хамгийн хэцүү зүйл чинь хангал руу нисэх штэ. Хаан доор ямар цэгдэр очих юм мэдэхгүй. Тий. Тэгээд тэгээ хөлөө ингэж сэрдэг те. Ингээд чийгээд тэрийг мэдгүй яа гэм бол
Ямар ч тэг зүудгэл аюул тамтай л үүдэн. Юмд хөөгдөх мөгч удаа тэгэл явж. Хөөж байгаа юм явах юм аа. Хөөгж байгаа. Би өөрөө явахгүй тий. Тий. Та юу н даруулж үзсэн үү? Даруулах гэж үүнд. Яагаад тэ ингээд дууж гарахгүй. Тэг хажууд хүн ингээд байгаад хад би. Тэр нэг тэрийг яг хүмүүс сүнсэн даруулах гэж ярьдаг. Тэг янз янзаар ярьдаг баг. Тий. Та тэгж үзсэн үү? Тэсэгс яг бүнэглийг санахгүй байна. Гэхдээ бол тим юм бол байсан л байна. Амар юу шүү дээ юм те. Тэрс амар юу шүү дээ. Эвгүй. Та ингээ хажууд зүгээр байгаад байгаа за. Тэгэл авч байгаа л гэдэг. Тэгээд гэлк нөгөө зүудс. Үгүй танаас ямар чимээ гараа. Унтаад байдаг. Үгүй наадах чи ярьсан чи үгүй яана жоохон чанга цогцсон уучлаарай ёо. Ёо. Үгүй юу би танд юу ярих ч амарчлаа. Санчлаа. Яагаад би нөгөө гээ сая та тэгсэн штэ. Тэгсэн чи би тоглоод найзуудыгаа гэл инээлгдэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг залуутай болцвоо. За тэгэл болцон дээр манай нөгөө болцсон залуу жоохон хөвгчлээ марк. Тэгэл надад жоохон инээдтэй юм яхаа. Гэ аваа ирчихсэн. Тэгээ тэрнээсээ бантаад улаагаад тэгээ тэр болцоо тэгээ дуусаа. Тэгээ маргааш дахиад над руу тэр залуу яриаггүй ш. Ер нь тэгээд бантах бол хамгийн тэнэг зүйл байхгүй. Бантсан хүн ална гэж монголчууд зүгээр хэлдэг байхгүй. Би тэгээ улаан цай. Тэгээ хаа шиг инээч. Йоо сони инээч тэгэл болоо ш. Тэгэхгүй тэгэл өөрийгөө байдал юм сони инээч юу. Би өвчл болгон тэнийг юм байна. Би бантсан маа би яаж тэгж үүч болоогүй юм шиг те. Гिचээл тэгээ зүгээр байгаа тийм. Тийм өмдөндөө баацсан шүү дээ. Хүүе би өмдөндөө баач исэн ш. Йоо би за. Би бол яг өөрийнхөө байх дуртай. Ер нь бол одоо тий. Хоёлаа шүү. Би ч гэсэн өөрийнхөө байх гэдэг бол хамгийн зөв. Гэхдээ өөрийнхөө барина гэдэг нь одоо бусдад ямар нэгэн одоо ямар хорон нөлөө үзүүлэх доромжуулж тий. Тийм бол бороо. Нэрээ сая балхаа ахын маань My Songs 18 дахь жилдээ болсон. Би тэрэн дээрээс оролцсон. Тэгээ би ер нь чи ямар дуу болсон бэ? Би дурлагыг хориглоно гэж үжигийн дуу болсон. Ямар дуу вэ? Зүрх минь ойлоод байна. Зүуд минь төрөөд байна. Яа, ингэ дууч юм шүү дээ болох. Ухайдаг. Солгоорч харж үзүүлэх байлаа. Харж мөтлөх үү? За тийм үү. Чи зүгээр пиат нойл заяа. Тэхүү. Чи чадах юм ганцхан дуулах штэ. Үгүй би чадна. Эрхэм үзэгчтэй далаагийн ганц чадах юм дуулах. Энэ бол хөтлөг үеийн зүгээр ярьж байгаа шүү. Эрхэм үзэгчтэй хүн хүсгийн бол жүжиглж чадна. Хүн амьдрал дээр өөрөө яг жүжигчин баггүй юу? Амьдрал гэдэг чинь кино. Тэр чинь мэрэгжил. Одоо дэлхийд дахна кино бол хамгийн чухал урлаг гэдэг энэ зүгээр хэлээгүй шүү. Үгүй дээ чацархан минь. Хүссэн хүн болгонд бол чаддгүй юм шүү дээ хороо дэлхий дээр. За тийм ээ тэгэлгүй. За өөр ярих юм юу вэ? Үгүй би асуултаа мартаад байна. Тантай одоо март хийх юм бэ? Би уг нь энэ ч хүн инээлэх гэж таныг нэвтрүүлэхдээ өрсөн болохоос таныг би ямар намайг ард түмний нүдэн дээр өөр юм нэвтрүүлэх дээр намайг ингээд пят нойлтой даа гэж оруулсан үү? Ердөө нойлдог шүү дээ. За. Та намайг нойлтой дээ. За өөр ярих юм уу? Өнөр нэг амар гоё өнөр авчихсан. За. Твиттер дээр. Ингэсэн. Нэг 3 охинтой айлын нэг уц дуурч л дээ. Аав авсан ахгүй байна уу гэсэн чинь миний биш байна уу ч гэвэл ингээд авсан юм байна л да. Ингээд авсан чинь гэрээ уц гэсэн чинь юу ич миний тороохон гэсэн чинь. Тороохон биш ээ. Биш ээ. Тэ тороохон ч биш байна. Гахаан баримын захирал байна гэсэн гэдэг шүү дээ. Аав нь ойлгосон үү чи? Гүү. 3 охинтой айл авахгүй да. Тэгээ охины нэг найз залуу л үгүй агаанаа. Ойлгоч надад амар хүн тусч байна. Яагаад гэвэл миний хоч пиклик байхгүй юу? Нэрээ. Миний хоч пиклик байхгүй юу? Амар сэндэн таарах юм гэсэн чинь малаа. Бас ингээ пермийн захирал юм шиг санагдчих. Яа за. Хүүш ингээ хэр арга юмд энийхэ болцсон байгааз. Би цаа чи инээж дээ шүү дээ. Үгүй би сая дүүлж инээлээ шүү дээ. Дүүлж тэгжээд хөнжил дотор 30. Гай явах шүү. Соустаа авч үгэж. Байж. Та ер нь уцаа хэр шүүн унтахаас өмнө оролддог бай. Үгүй за хотлоо яриа да. Үгүй тийм зав. Та шүүний нэг цаг магт актив л идэг шүү. Үгүй. Яг шүү. Би өөрөө хэрэглэхгүй юм чи. Үгүй. Чи наа асуулт юм уу? Үгүй. Араад ирж хурдаа ярих юм. Баах юм ихтэй. Асууц юм. Араа за алуу. За би тэгээ уншчихлаа сая. Хөөе шагааха. Та ингээл кино минон дээр амар ингээл атмаа нэг. Чи тэрийг ойлгоогүй юм тест чи атмааны дөр үүсэж зүгээр ахын дөр байгаа шүү дээ. За тэгэл та атмаа шиг л байдаг шүү дээ. Миний дүүг одоо тий авч суугч байгаа бол дүрм мөрөм гэх том яриад байдаг шүү дээ. Хин битсэн. Хэмэдгийн миний зурган дээр нэг хүн битсэн байсан. Би ерөөсөө тийм. За тэгвэл би таныг тэгэл ойлгоцсон заа. Тэгээд та өөрөө амьдрал дээр яг тийм гоё атмаа юм уу, зодон ч юм уу хүмүүсийг айлгдаг юм уу, эсвэл худлаа тэгээд худлаа суугах юм уу? За би тайлбарлах хэрэгтэй одоо. Тий. За би бол зөв тулааны спорт сонирхогч. За. Би буудлагын спорт сонирхогч. Хичээллэгч. За тэгэл ийм л хүн. Тэрээс биш би тийм атмаа, шутмаа хүн биш. Зүгээр л би аав хүн.
Эрэгтэй хүн. Найз хүн тийм л хүн бэ. Тий, тэрнээс биш нэг тэгэл. Одоо ер нь яг атман гэдэг ойлголт чинь болохоор нэг 90-аад эд он. Наш та. Хүч өгч. Хөөе, тэр үнийг л хэлдэг байсан байх. Тэрнээс биш атман гэдэг чинь. Та тэгээ атман биш юм уу? Биш. Би таныг атман гэж бодож явсан. Атман гэдэг нь чиний ойлголт тэр үе. Тиймдээч би тантай сайхан чиний ойлголт тэр үе. атман гэдэг чинь алин шүү та нарыг. Ингээд тэгдэг хүнийг хэлдэг гэж бодож байна. Чи их буруу ойлгосон байна да хүн. Үгүй. Та тэгээд кинон дээр яаж тэгээд тийм атман биш юм байж тэгж аймаар. Тэр чинь чи тэр киног чи ойлгоо. Би атман гэдэг биш шүү дээ. Зүгээр миний атман гэдэг киноны нэр чинь нэр шүү дээ. А тэр кинон дотор агуулгах шиг шал өөр юм байна. Та тэгвэл машинууц дээр бүр амиготой дүр тоглолтог үстэй. Тэр чинь Аймаг худлаа томорч гутлаа та яадаг үлээ. хамгийн сүүлд рүү гоё шүү дээ. Ажиллагаатай шүү дээ. Нэр худлаа чадахгүй юм байж нэг худлаа. Та яг үндэ нөгөө гол дүрийнхэн бандд зодуулж хэлнэ штэ. Тэгсэн шүү дээ. Тийм их худлаа тийм байж яах вэ? Одоо би пойлдо зодоод байна шүү дээ. Ой та чи пойлдо үсттэй. Ийм киноны үзтээ хэцүү юм байна да. Хөөе та яг ганцаараа чихнээсээ яг бүр үзэх юм бол зодуулж хэлнэ штэ. А чи одоо цаа юм уу? Манай. А тэгээд юу вэ та? Яа намайг нэр яахсан юм бэ? За дараагийн асуулт. За яаж байгаарай. Бүх асуулт асуугаад дууссан биз дээ ямар балаа юм. Одоо би асуух уу тэгвэл. Хүүе тэр яах вэ? Нэг жоохон эвгүй асуулт асуучих уу? За. Хэлээ наашаа хардаа. Наашаа харалтаа. Яах гэдэг юм за. Яах гээд кино тоглож байгаа юм шиг ингэж хараад байна. За. Үгүй таны хүмүүс давхраа уйлсан гэж яриад байлээ. Ёстой оригинал шүү. Маа хар. Татаад зүүн. Манай үзэгчдэд харуул. Ёстой зүгээр энэ бол нэр миний эцэг хоёр юм аяас юм шиг байна ганц. За манай шагаах маа давхраа оюутаг юм бэ нөө. А яагаад вэ гэхээр би сайтаас уншсан л та таныг. Бас тэгээ бичсэн. Тий. Бүр таныг бүр амар бүр юм 3 ширхэг юм хонраастай давхраа уйлсан. Тэгээд 10 саяар уйлсан. Үгүй хоёр нь гомдох байдаг. Харин тий. Манайх амар. Одоо байгаль юм нэ чи. Ганц гангарах юм гаргаад ирсэн. Яагаад тийм нэвчээ? Өөр гангарах юм юу байна да? Яг бас баг хэмжээний нуруу байна одоо. За өндөр юм аа. Хит вэ нэр метр? Үгүй нэг 79 мөслөж байгаа. 80 баг. 80 арахгүй хаа. Нөө эндийгөө нөгөө наач багтахгүйсэн манай орон дээр. Тий. Амар өндөр юм билээ бүр. Эндээ гэж манай эндээ гэж өндөр л дөө. Загвар шүү. Бас царайлаг тий. Та ер нь эндээгээ оос өөрийгөө хэр гэж бодож байна? За тэгээд үнтэй харьцуулна гэж байна тий. Үгүй ерөн зүгээр хэр гэж бодож байна. Нэг онцлог байгаа надаас нэг онцлог байгаа штэ. Таны онцлог юу юм? Хэлэхгүй. Юу юм бэ хэлчих штэ. За. Юу юм? Юу? Онцлогоо. Тий. Таны ер нь ингээд бус залуучуудаас те ялгарах юм гой онцгой зүйл юу вэ? Одоо яг одоо би ч нь бол одоо мэрэгчлэр л гоё онцлог байх юм да. Жүжигчин. Яг хөө дээрэс нэмээд юм харамжиг хөтлөн зохион байгуулцдаг. За тэгээд одоо би бол бас болог үнэ хажууд аа. Нэг хүүхдээ нөөжүүд 3 хүүхдээ. 3 хүүхдээ. Бид ингээ ярих юм бол бас онцлог зөндөө юм байна те. За одоо ингээд таргандаа бовоод өрөөд идэн шүү дээ. Дүүх юм байлгаа шүү дээ чинь. Гоо хойлоо. Хотод нь дөрөө өөр. Таргаж байгаа шүү. Би бол 10 литр таргийг 3 хоногт литнэ. Ямар 10 литр тараг байлаа гэж бодъё те. 10 литр аа. Тий 10 литр тараг байлаа. Би боовтой байлаа. За. Тэрийг би нэг 3 хоногт литнэ. Харин боов амандаа ичхээр авиа чинь жоохон сонь сонсох тий. Хөөш. Таныг ингээд ямар балаа юм ийм нэвтрүүлэг нэрийг бодож болдог байна. Балаа юм наа. Та наа үгэндээ харамсавта. Таны хүндэлж шүтэж явдаг хүний үгсэн нэр шүү дээ. За тэр. Үгүй, таныг үнтэй хөтөлгөл гэдэг юм байл ш. Яг хэдэр хөтөлгөө үнэ хэлж. Заавал тэр хэлж яах вэ? Юу хүртэй юм бэ? Хэлцүүлтэй. Ямар арга хэмжээ? Хэлэх гээд байна. Ямар арга хэмжээ? Шинэ жил. Ямар байгуулгын? 5 толгой. Эрдэнэс 5 толгой. Нэгцээд үзсэн том. Хүй, Монголыг тэжээж байгаа компани шүү дээ. Харин тийм хондог том компани шүү дээ. Тэр мяал зэрлэг биш байсан. Тэр нь хэдээр явах вэ? Тэр нь ч явахдаа зүгээр арга хэмжээний бүх юм адилхан шүү дээ. За хэдээр явах вэ тэгээд? Өөрөө ямар компани? За ахтай хоёр шил төлсөн. Хоёроо. Хүй. Та чинь нэг хятад руу нэг тэр бомтны хорим хөтөлсөн юм шүү. Тэгээд хаваас маавс пентхаус авч маад тэнцэнэ 4 хатны амруулж юм шиг 3 охин ихнэр хөтлөн. Тавуулаа пентхаус. Байхгүй шүү дээ. Минийхээ. Энд байна гэж охин бүр хаана байна гэж төөрөл пентхаус төөрөл амьдрал юм шүү. Үгүй юу?
Наа чи худлаа мэдэл учраас би энэ зүйл сонсохгүй юм шиг байна. За яах вэ? Амны бэлгээс ашигтны бэлэг гоё үсттэй юм чинь. Хүүхдүүд нь мангар олон тэгэл охтуудыгаа ингээл хайгаал болохгүй. Тэгээд тэрнээс гадна та юу тэр бомтны хормыг яасан? Яаж хөтлсөн? Монголоор ярьсан юм уу? Хятадаар ярьсан юм уу? Яа би монголоор ярьсан л да. За. Монголоор ойлгож байна уу те? Хятад бас өөр мөсөн. Тэгээд үгүй яг монгол зочдтой ярихгүй юу? Монгол зочдтой зочдтой ярьж байгаа шүү дээ. Тэгээс би хүмүүс би болох зүгээр CC телевизийн хөтлөгч хэрэгтэй. Хятадын шоу менежер залуу. Тэгээд би өөр монгол одон телевизийн хүүхэн бид хөтлөсөн. Ямар дуучтай байсан? Та одоо ямар их цантай ерөөс хариулчихгүй. Хариулж штэ би бас амдаа боотол байж штэ. За амдаа боотаа юм чи харахгүй. Хятадын тэр Liu Fei гэдэг нэг үндэсний одны залуу ирж байлээ. Тэр саксофончин, бас нэг дуучин. Тэгэхгүй Монголоос хавгаах сарагчуд орсон. Тийм үү? Хавгаах амар гоё юм байгаа зү. Угсаад гоё юм штэ. Миний хаалтах. Миний ч хаалтах. За. 20 моржсэн чинь нэг хятад гэж ирээд өөр мод юм шиг байна. За. Хятад ч юм уу гэдэггүй тэгсэн ирсэн. Товсрааха одоо та дуулна гэсэн чинь тавгаах. Юу гинэ гэсэн чинь. Товсрах та одоо товсрын биш. Товсрын. Яна уудлаарай. Яагаад хими. Ой угаасаа тэр хятад чинь урд чинь тавсруу яхахыг бүр шүтдэг юм лээ. Намайг юу гэдэлээ? Шаггай гэдсэн юм шиг. Нэрээ шагаа гэдэг нь. Тэр чинь амар хэрэгтэй. 20 мөрөнд гарах гэсэн чинь эхлээд тэгээд юм тэр одоо гарах чаа хүнийх нь трейлер гардаг юм билээ. Хөтлөгч ч бай, дуучинч бай. Чумбанкашила яа, финкашала, гон нолла. Яа. Тэгээд араас нь гасвартай бой болж байгаа. Тэгээд трейлер нь явгууд ийм юм үсэрч байгаа маань гэж ойлгох юм билээ. Тэгээд тэдний гардаг юм билээ. Намайг гарах юм байна уу гэхээр би киноны трейлер байгаа шүү дээ гэсэн чинь гаргач гэсэн. Тэгээд гаргаад гаргасан шүү дээ. Йоо бүршүүлсэн бороо оруулах. Хэсэр. Боон чачир болчихлоо. Яа гэтээ шагаахаа ачаар манай энэ удаагийн дугаар амар гоё хөгжөлтэй. Чаруу. Тэ босон гэж би бол хувьдаа маш их ихтгэлтэй. Манай нэвтрүүлгийн чи хосууд ч юм уу эсвэл ингээл хүмүүс ч унтахаас өмнө ингээл буцаа орлонгоо өдөрч ингээ ажилдаа явж байгаад оройн үздэг аахгүй юу? Тэгээ хоёлаа бол тэд нар тас ингээд багаан ч гэсэн стрессийг ингэж тайлаа. Тэг ер нь бол яг уу залуучуудад хандаад хэлдэг тэр их нь бол хайшаа нэ. Юу яг уу би юу нэг жоохон хүндэх хэрэгтэй байна бас. Жишээ нь замын хөдөлгөөнд шүү дээ хамгийн хүнийг стресстүүлдэг гадар шүү дээ. Одоо өчтөр бол би тэр нарны замын буюу нарны гүрэн шүү дээ. Шинэ гүрнээс ингээ наашаа явж явах зам дээр уралт нэг зүгшээ амраах махад зургтай хаана үүдэн шүү дээ. За тийм. Тэрний явгууны зам дээр машин тавьж байгаа шүү дээ. Хөдөлгөлтэй. Нэг одоо ямар чангаар гранд байсан би яг номер хэлэх нэг гранд маркер байсан. Тэр залуу үзэж байгаа багш тэгж болохгүй шүү. Бас эн чинь хуйлтай тий. Хажууд зөндөө олон амьдарч байгаа шүү. Тэр чи явган хүнийгээ туслаа зам дээр бүр амар урданд очиод шууд хүний машины урдаар дайраад орсон чинь нэг батралтай ах шууд хааж илээ амар уурлаа. Тэгээ цонхороор тэрэлсэн чи үүдсэн салууч гэдэг байна. Салаач бит чи юу л аа. Тэгэхээр тэгж болохгүй. Жохон нэг юм баримжаатай л бас амьдрмаар байна. Их хотод амьдарч байгаа их хотод соёл сурах. Би өөр хөдөөний хөвөлтэй. Би ч гэсэн хөдөөний. Гэхдээ та ханахын. Энтэй. Би арга. Гэхдээ хүн чинь нөгөө нэг одоо шил одоо хүмүүс ингэдэг шүү дээ хөдөөний орк гэдэг. Би тэрүүн жохон дургуул дээ өөр хөдөөний хүчээс. Гэхдээ яагаад гэж жилүүлээд байгаа шалтгаан гэхэлээ хотоо үндэхгүй, хотоо хайрлахгүй, энд өөр амьдарч энийг хайрлахгүй бол хүмүүс унган хотын иргэдэг хэлэх нь ойлгомжтой. Би тэгээд арга гах юм чи орконд орсон. Үгүй би чи өөрөөс миний яг ойлгосон. Та тэгээд энэ ш таваа. За удлаа. Ер нь бол яг хувь хүний зан характераас гэж болдгоо шүү заа. За тэгвэл дуучин хүний хажууд дуулж болохгүй заа юу. Та дуулаад хайрлаа. Зүрх минь уйлаад байна гэл тэгсэн чинь солихоор хажуудлаас орж ирээд. Ямар найран дээр байгаа юу нэг төрж мүрээд. Таньгүй би ганцаараа дуулчин заа юу. За чам нэг л үгүй. Би микрофон барьдаг хүн шүү. Би микрофон барьдаг шүү. Хасах юм да. Би хийж нэг ам барьдаг уу? Чи ам барьж тохиолоо юу? Бага. Тэгвэл чи надаас нэг доор юм байна. Ой би ч хэл тэгвэл микрофон бариа. Сайн байцгаана уу залуусаа ингээ ирээрээ. Үгүй хамтдаа өнгөрөөцгөө. Би ч хэл тэгж чаддаг шүү. Тэгээд би тэгвэл босохгүй ёо юм тийм дуучих. Зүгээр дуулчихгүй дээ гэдэг юм. Яа. Тустаа орлоо заа. За. Үе би тэрийг нэрээ дээрээс авшаа хөргөс аваа. Яага нэвтрүүлгээ ашиглаад тийм багаз өөрхөн багаз. Йоо хоёлаа энэ нэвтрүүлгээ ашиглаад үнгөө өөрсдөө рекламт чи. Би таныг рекламдыг та намайг рекламт заа юу. За та намайг рекламт. Юу реклам лээ? Намайг шинэ жилээр сайн аваарай би хэлэхгүй юу. Яга зүгээр. За хэлж. За. Яа энэ ч бас зөвүүн биш мэддэг шүү ихтлээч бас. За. За яг зүгээр өнгөрсөн намрын трендүүд бол их миний харж байгаагаар бол тренд дууч цөөхөн байгаа. Яг шинэ ромтад хийсэн. Тэр бол одоо шийдэл би ихлээр бас
хоёроо хэлчмээр байна те. Манай ашигтай зоригт хоёр бол өөрөнгө гэсэн хайртай хүнтэй гоё тоглолтоо. Гэтэ маш удаж хийсэн. Энэ бол айгу зөв менежмент болсон би ойлгож байгаа. Энэ бол яг үнэн л ярьж байгаа шүү дээ. Би чамаа рекламж байгаа гэдэг худлаа юм ярихгүй шүү. Тэгээ яг удаж байгаа яг бас хүмүүсийн хүссэн хүлээсэн тоглолт болсон гэж ойлгосон. Пик дүүрэн байсан. За манай Кивиг Ока байна. Маргаши нарлуу хамтаа ялхуу. Бас тэр гоё байсан. За ингээд яриад байгаа бас нэг эдэн юм тренд уучд байна. Гэтэ шинэ уран бүтээлийг баян хэрэглэж явах гэдэг уран бүтээлч юм л те. Тэгэд хоёрын өрөөдөн зорхооны нар за тэр нөгөө нэг ямар баярлалаа гэж чаа. Бидний над руу чи залгаарыг моб комент боллоо. Тэр ихтэй аюу гоё дөө надад таалагдсан. Тэг ингээд яриад байгаа юм бол манай Ишигдлаа зоригт хоёр бол бас танаа хамт олонны шинэ жилийн баярлалаар авчихд бол танаа хамт олон босож бүжүүлэн нөгөө сууж болтгүй гэдэг хэлэхэд бол даатай байна. За баярлаа. За ингээ манай энэ удаагийн дугаарт орсон жүжигчин Алтан Шагаах маань бол одоо бидний зүрх сэтгэл мөнхрөө үлдэх одоо маш олон одоо муухай дөрүүдийг бол бас одоо чадварлаг сайхнаар жүжиглэж одоо бид бүхний зүрх сэтгэл мөнхөлсөн байгаа. Жишээлбэл одоо маш нууц гэдэг одоо өнгөрсөн жилийн те. Үгүй өмнө юу лээ? Өрчнөн ярих мэдээлэл бодож ирж байна. За яах вэ хэлж гэлтэй өрчнөн биш. За тэгээ 2 жилийн өмнө одоо тренд болж бүх монголчуудыг одоо бүгднгийнх нь амны сэдв, ярианы сэдв болж чадсан тий. Тэр дундаа одоо тэрний худлаа ингэ зодтолдож чадахгүй тий. Мөртлөнгөөсөө ийм том ярддаг нэг тийм дүр байснаа да. Тэр дүр бол одоо маш олон хүмүүсийн зүрх сэтгэлд ингэж хоногшиж үлдэж чадсан. За тэгээ бас том толгой тэр хамаас гэдэг киног үзээд би бол үнэхээр уйлж исэн. Үрх толгойсон тэр аав тий. Гэр бүлээ тижээх гэж явж байгаа тий. Ямар чи яг юуг нь ярих гэдэг юм бэ? За байж л та. За. Том толгой тэр хамаас маш нууц киноны гол дүрийг одоо маш чадварлагаар бүтээж чадсан жүжигчин Алтан Шагааг та бүхэн шинэ жилийн баяр дээрээ аваарай. Энэ хүнийг та бүхэн өвгөнч болгож болж байгаа, бүжигчинч болгож болж байгаа, дуучинч болгож болж байгаа. Хамгийн гол нь энэ хүн маань маш сайхан хөтөлдөг билээ. Мухай юу? За ингээд манай энэ удаагийн дугаар үзэгч та бүхэн таалагдсан гэдэгт би үнэхээр чин сэтгэлээсээ итгэлтэй бас найдаж байна. Тэгээ манай дараагийн дугаарт манай Алтан Шагаах шиг ийм кул залуучууд оролцсон. Би бол Алтан Шагаахыг маш гоё юм өөртөө арчаатай, тэгээд ийм цэвэрхэн дандаа ийм гоё өнөртүүлж явдаг. Хойноос нь дагаад гэл нохо шиг дагаад явж юмар ийм гоё үнэртэй байдаг шүү та гэж бас нэвтрүүлгийнхаа янз хүмүүс. Яа юу Үнэхээр юу? Бишээ. Шидья. Юу вэ? Тэнийг та ер нь ингээ лайв амир хийдэг штэ Facebook дээр энэ одоо лив гэж уншдаг юм уу лайв гэж уншдаг юм мэдхгүй. Лайв гэж хэлэхээр энэ ч буруу гэж нэгэн загнаа лив гэж хэлэхээр бас нэгэн загнаалхан. За тэр ч лив гэж хэлэхээр бас загнуул. Тийм загнуулж байгаа юм чинь. За лайв гэж ярьч. Та ингээ лайв хийнгүүт хүмүүс ингээ янз бүрийн юм асуугаа та ингээ амар хурц ширэн. Ер нь бол тийм. Гал ширээ мэрэ баг зохиол тий. Тэгээд идэх штэ. Тэр нь ясаа гэж. Та юу амьдрал дээр яг тийм зантаагүй юм уу? Эсвэл яг нь лайв маяг хийнгүүтлээ. Жоохон кул. Маш богинохонд хариултаа гэж юм. Би бусдад харагдах гэж амьддаг юм биш. За, G2 гоё шүү. Зүгээр л одоо нэг залуул нэг хийжсэн жил хараагаад аваад ирсэн. Тэгээ өдсөн би ботыг уцлагд хэлчихсэн. Яг. Яг одоо тэгээд бусдад харагдах гал. Уучлаарай та намайг буруу ойлгосон байдаг би тэгж чадахгүй. За. Үгүй надтай нэг орон дарах ямар вэ? Ямар тэнэг асуулт вэ? Яасын? Та юу зүртэй хариулж штэ би чи эмхтэн юм штэ. Би чамд л нэг ч удаа сантиметртэй орчихгүй за. Яг одоо тэгээд ажлыг хийж байгаа нь бас зүгээр л нэг жоох амраалах шиг боллоо штэ. За ашгүйдээ тий бас нэг ганц хүнийг ч өглөө амраагаал. За ер нь нэвтрүүлгээ өндөрлөө. Тэгээд та ер нь манай нэвтрүүлгийг үзсэн олон одоо сайхан залуучуудад хандаж юу гэж хэлмээр. За одоо нэвтрүүлэг дээр бол яг энэ өөрөө шоу нэвтрүүлэг тий. Тэгээд шоу нэвтрүүлэгт бол ямар ч стил нэг л дүрэн байдаг. Тэр нь бол мэдээж хөвгөлтэй байх хэвээр. Тэгээ аль сонирхолтой байх хэвээр. Тэгээ энэ дүрмийг л барь танаачвал хийдэг юм шиг байна. Тэгээд энэс одоо ойлгох зүйл хинаа шин тий. Авах зүйлээ авахгүй зүйл хайчаарэ. Тийм зүгээр инээгээл юу ч бодлогүй инээж өнгөрөөж тий. Ямар бүтгэн шалтгаан оронд орчод хөвж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг одоо нэг хэсэг хугацаанд шалтгаан хөвгөлтэй өнгөрөхийг хүссэн одоо энэ тархтаа боловсруулалттай хамт байсан та бүхэнд маш баярлалаа. Та бүхний амьдрал сайн сайхныг хүсье. Шинэ оноор сайхан гаргаарай, сайхан баярлаарай. 2017 онд хамтдаа бүгдээрээ одоо амжилт бүтээлээр дүүрэн ансаргалаа, дүүрэн эрүүлэн гэлэг бүтэн одоо амьдцгаая гэж та бүхэндээ амьдцгаагаарай гэж хэлэхэд бол маш их таатай байна. За тэгээ та бүхэн манаас шинэ жилийнхаа баяраар манай Алтан Шагаахыг аваарай. Бас намайг болон зэрэгт битэрийг бас аваарай. За ингээд энэ удаагийн тархтаа бов нэвтрүүлэг маань маш гоё болж өнгөрлөө гэж би хувьдаа бодож байна. Тэгээ та бүхэн таалагдах юм бол лайк дараад шеэр хийгээд channel 11 сувгтай бас
пэйжтэй нэгдээрээ. Ингээ дараагийн дугаар хүртэл түр баяртай. За ингээд нэвтрүүлэг дуурж олсоос нь баярлалаа. Баярлалаа.